За сайн байцгаана уу? Үйл хөдлөх хөрөнгийн салбарын залуучуудаа. За тэгээ өнөөдөр манай Keller Williams Mongolia-гийн ээлжит лайв маань эхэлж байна. За уламжил ёсороо бид нэр одоо шилдэг агентуудтайгаа ярилцдаг. За тэгээ өнөөдөр бол бидэнд бас нэг онцгой зочин ирсэн байна. За манай Keller Williams Mongolia одоо шилдэг агентуудын нэг. За одоо манай Capper. За өөр юу лээ? Хэд удаагийн Capper үлээ? 3 удаагийн Capper. 3 удаагийн Capper цол ингээд сүүлийн 3 жил дараалаад яасан. За 2025 оны хэд орлоо? Топ 2. Топ 2-т орсон тий. За ийм ингээ онцгой нэг зочинтой. Бронз. Бронзтэй. За дэлхийгээс бас гүйлгээнийхээ үзүүлэлтээрээ бол хүрэл медаль авсан. За ийм нэг онцгой шилдэг агенттай ярилцахаар шийдлээ. За тэгээд сонсож байгаа хүмүүстэйгээ мэдлэхгүй юу? За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Capper агент Болорт яана. За Болортоя өглөөнөөс хойш энэ үртэл ямар ажил амжуулав? За өглөө йогондоо явсан. Тэгээд 10 цаг тухтын төд уулзалтаас уулзалтанд очичоод 2 лист үзэхсэн. Тэрийг очиж зургийн дарж үзчихэд тэгээд шууд оффист ирлээ. 2 лист нэг уулзалт 3. Тий. Сайн амжуулсан биш. Өглөө айгу төвжрэлтэй байсан шүү дээ. Ер нь өглөө эрт гарч гарахгүй. Эрт гарч гараа. Ер нь бол 6:30 бүр үү? Тий. За. Тэгээд йогондоо явчаад 8 гэхэд гэрээсээ гараалаа. 6-аас гарсан байна тий. За. Гэрээс гарсан нь бол ер нь 8 гол гарчихдээ. 8 гарсан тий. За ийм ингээд өглөө эрт босдог ийм одоо ажил хэрэгч хүн байна. За 9 сард ер нь борлуулалт ямар байв те. За бид нар эдийн засгийн байдлын талаар бол зөндөө ярьж байгаа. Эрсдэлтэй байгаа те. За нүүрсний үн бол сүүлийн хагас жил бол их унсан. За одоо ингээд улс төрийн байдал бас янз бүр байна те. За зарим нь бол маш хэцүү болцсон байгаа ч гэдэм үү те. Ингээ янз бүрийн мэдээллүүд, яриануд явж байна. За та бол яг одоо ингээд өөрөө яг борлуулалтын дээр явж байгаа юм тий. Тэгэхээр одоо таны хийж байгаа энэ бизнест яаж нөлөөлж байна? Одоо өнгөрсөн 9 сард тий борлуулалт нь ямар шүү байв? Энэ эдийн засгийн одоо сайн муу нөлөө мэдрэгдэж байна уу? Мэдрэгдэж байгаа бол яаж мэдрэгдэж байна? Эдийн засаг өөрөө ер нь бол яг өнгөрсөн жил бол жоохон муудаж ийн гэдэг прогноз байсан тий. Одоо эсэргээрээ нүүрс маань буцаад бас гайгүй сэрэгцсэн шинжтэй байгаа. Нэгд тэр нь юугаар илэрхийлэгдээд байгаа вэ гэхээр ер нь бол логистик юугаар нэлээд хөл хөдөлгөөнтэй болцсон. Ачаа тээврүүд нэлээд сэргээд яг ачаа тээврэл дотроо автомашин болоонаад нөөц тээвэр бол эргээс сэргэж байгаа хандлага байлээ. Юуны одоо биднэрт нөлөөлөх нөлөөлийн хувьд бол дунджаас дээш нөлөөлөлт бол айхтар нөлөөлдөг юм болов. Дунджаас дээш. Нөлөөсөн ч гэсэн тэдгээр хүмүүс юу гэхээр хөрөнгө оруулалтаа хаана хийх вэ, хаана хямдах юм бэ гэдэг нэг юм байгаад байгаа. Нөгөө талдаа юу гэхээр яг уналтанд орсон буюу хугацаанд шахагдаад яаралтаагаар мөнгө босгох ч юм уу тий яаралтаагаар хөрөнгөө зарыг гэдэг юм харилцагчд ихссэн байна. Тэгэхээр энэ хоёр маань хоорондоо айгүй гой тохироо бүрдэж байгаа буюу хямралын үед би хаана байгаад бусад хүмүүс хямарж хахад эндээс би хаана яаж ажиллах вэ гэдэг тоглолтоо зөв гаргачих юм бол биднэрт энэс ч илүү хэвийн үеэсээ илүү боломж байна гэж харагдсан. Тэгээ 9 сард бол тэрийг дүгнсэн. Ер нь бол жоохон унах болов гэсэн чинь эсэргээрээ айтаахан байсан миний хувьд. Дээрэс нь бас завгүй байсан. Тэгэнгүүт юу вэ гэхээр энэ өөрөө гадуур хитэгээр хямраад хүмүүс ингээд хэцүү байгаа ч гэсэн энийг нь би ингээд газ яралтаагаар хүмүүсийн асуудлыг шийдэж өгöd болчих юм байдаг гэдэг гаргалгаа гарч ирсэн. За тэгээ Болортойгийн хувьд бол сайн байсан биз дээ. За ер нь надаа яг хөө ингээд нэг 15 6 асуулт байна. Тэгээ хоёулаа ер нь 30 минут ярина. За гэхдээ энэ бол маш энгийн гоё чөлөөтэй ярих хэрэгтэй. За. Тэгээ одоо яг таны хувьд сэтгэл зүйн хувьд ямар байна? Ер нь стресстэй байна уу, тайван байна уу, сандарсан байна уу? Ер нь ямар байна? Энгийн тайван л. Энгийн тайван байна уу? Ер нь байгаа нь л юм билүү те? Ер нь тийм. За ямарс нэг ажилдаа бол маш их яардаг. Яг нэг дараагийн уулзалт төлөвлөөд тулчих юм бол тэрэндээ яарад гэдэг. Гэхдээ яг одоо байгаа момент дээр бол ямар ч тайван байна. Ардаа уулзалт тоглоогүй. За окей. За бид нар ингээд сар болгон бүх агентийнхаа үзүүлэлтүүдийг ингээд одоо шинжилгээ явуулдаг тийм. За хамгийн сүүлийн одоо шинжилсэн энэ жагсаалт харахад та бол одоо нийт шимтгэлийн орлогоороо бол
нэгт орцсон байна. Буюу одоо орлогч нь 300 сая даваад явж байна. За тэгэхээр одоо 1 сараас хойш шүү дээ. Тэгэхээр 300 сая гэдэг бол бас одоо бага мөнгө бол биш те. За тэгэхээр үлдсэн одоо 3 сар ерөнхийдөө байна те. 10 сар, 11, 12 сар те. Тэгэхээр үлдсэн 3 сарын зорилго нь юу вэ? Одоо энэ 300 сая хэдүүлээ таны одоо бас нэг тоо сонсох гээд байна л да. Ер нь нэг хэд болгоо дуусгах гэсэн одоо зорилго байна. Аха яг одоо ер нь бол нөгөө 24 онд миний яг бүтэн жилийн үр дүнг одоо би хийцэн байгаа. Тэгэхээр энэ амжилтаа ахиулах буюу level up 7-гоо хангана. Дээрээс нь би дэлхийгээс double diamond хэвлэлттэй байгаа. Double diamond. За level 7 гэдэг за манайх ингээд агентуудынхаа нөгөө комиссны одоо орлогын төвшнгөөр нь ингээд 0-оос 7 level ингээд хуваацсан байгаа. Тэгээд level 7 гэдэг нь болохоор 400 саяас дээш одоо орлого болох юм бол level 7 буюу одоо хамгийн өндөр. За энийг Америк руу хуурах юм бол ер нь бол саятан үйл хөдлөлийн агент болж байгаа. Тэгээд Америкт бол Millionaire Real Estate Agent гэж ярьдаг. Энэ нь бол одоо сая долларын одоо комиссны орлоготой тий. За Монгол дээр энэ бол ойролцоогоор нэг 400 сая давчихад бол ингээд одоо Монголын зах зээлд бол тэр хэмжээсэн юм байлээ. За тэгэхээр энэ жилдээ багтаад одоо тэр миллионер агент буюу тий. За манайд бол одоо 7 дугаар түвшний агент болох юм зорилготой байгаа юм байна. За бүрэн бололцоотой гэж харагдаж байна. Одоо таны саяны хэлж байгаа зүйлс болоод тий ажиллаж байгаа арга барилыг харах юм бол за одоо тэгэхээр жоохон одоо сонсож байгаа хүмүүст одоо гоё хэрэгтэй зөвлөгөө маягийн юм үгүй. За таны одоо хэрэгтэй тийм мэдээлэл өгье. Таны энэ амжилтын нууц юу вэ? За одоо амжилтын нууц шийд юм уу? Ер нь нэг онцгой байгаа үнд нэг нууц байгаа юм шиг бид нар санагдаад байдаг шүү дээ. Тэгэхээр таны хувьд одоо нууц нь юу вэ? Энэ бол амжилт шүү дээ. Тий, маш амжилттай байна. Аха. Яг нөгөө одоо баяр талаас ажиллах өөр эрсдэлтэй шүү дээ, тий. Баяр талаас ажиллах эрсдэлтэй. Тэгэхээр Ermax юм уу бусад брокер агентуудтай давхардаж лист авна гэдэг бас баяр талаас ажилласантай ялгаагүй байдаг. Тийм болохоор ер нь бол нөгөө би өөрийнхөө брендийг үүсгэж яваа учраас харилцагч маань ч гэсэн миний стандартад ер нь бол тэнцэх ёстой гэдгээр нь та давхар өөр эйженттэй өгсөн бол би бас тэднийхээ хоолыг булаацалтаад яах вэ? Надтай гэрээ хийгээд явчих юм бол би хариуцлагатайгаар таны ажлыг хийж чаднаа гэдэг маягаар ер нь бол тэр листен дээр би ганцаараа ажиллах юм бол хинтээч булаацалтахгүй эрсдэлгүй учраас тэ хэдийгээр одоо КВ дотроо баяр талаас ажиллахгүй ч гэсэн давхар бас брокер эйжентүүд дотроо баяр талаас биш. Онли ганцхан би өөрөө лист агент байхын бодлогыг барьдаг. За буюу ер нь бол харилцагч нартайгаа онцгой гэрээ байгуулдаг гэсэн үг шүү дээ. Очиргооч онцгой биш. Ер нь бол та надаас өргөнтэй ажиллахгүй байх юм бол би ер нь өөр агент, өөр брокер төхгүй байх юм бол зөвхөн надад тий. Тэгээд тэрэн дээрээ өөрийг хариуцлага аваад явчихдаг. Тэгээ хийсэн шиг яг ер нь бараг л онцгой л доо. Тий. Зөвхөн одоо тантай ажиллаж шүү дээ. За тэгэхээр техник чи өөрөө танд итгэжсэн учраас л тэгээ гэж өгнө шүү дээ тий. Хаана ихтгэлцэл үүсгэж байгаа. Би ч гэсэн тэр хүний өмнө хариуцлага хүлээгээд хугацаанд юм нөхгүй бол тэр хүн ганцхан намайг хараад ээж байвал үлээлхэнд орчихно. Тийм. Тэр итгэлийг яаж бий болгов? Яаж бий болгодё? Одоо зөвхөн танаар заруулахад итгээд өгч штэ. Тэ? Тэр яг нь яаж бий болгодё? Одоо эхний жил бол би хамаагүй авсан листүүдээ. Хоёр дахь жилээсээ жоохон өөрөө хэлээд надтай ингэчих юм бол би ингэчнэ гэдгээ үйлдэлээрээ харуулад явчихаар хүн үйлдэлд итгэн 3-4 дахь уулзсан хүн итгээд угаасаа өөр хүнтэй олон хүнтэй харьцах. Ер нь бид нар чинь нөгөө харилцааны бизнес хийж байгаа, нэтворкинг хийж байгаа учраас хүний итгэл, хүнтэй яаж харьцах, хүнтэй яаж одоо илүү олон танилын хүрээтэй байх бол гэдэг маань байгаа нөгөө Монголын юу гэдэг нь шүү дээ, танилтай бол талын чинээ гэдэг. Яг өөрөө энэ агентийн бизнес маань өөрөө танилын хүрээг болон өөрийн бизнесийг өргөжүүлэхэд бүгд зэрэг томроод явдаг бизнес юм байна. Тэгэхээр үнэхээр танилын хүрээ нэмэгдсэн. За дөрөвний асуултаа би илүү дахиад хурж асуух гэдэг. Итгэлцэл нөгөө хүмүүсийн итгэл хүлээнэ гэж шүү дээ. За тэрний хамгийн гол юм нь юу юм? Тэгээ яавал хүмүүс танд итгэх? Үйлдэлээр л харуулна шүү дээ. Үйлдэлээр. Тий. Өөрөө юусаа хамлсан хугацаанд юм дээр нь чанартай ажиллах,
тэр хүнд хэрэгцээ шаардлаганд нь нийцсэн тэр үйлчлэгийг үзүүлчихэд тэр хүн танаас За, окей. Дүгнэх юм бол тухайн хүний листийг авсан бол хариуцлагатай ажиллана. Тий. Авсан л бол ажиллана. Авсан бол яг ажиллана гэснээс аваад ингээд орчдгоо гэсэн үг тийм. Яг аваад тэрнээр ажиллаад үр дүн гаргаад бас тодорхой ярьсан цаг хугацаанд одоо яг тэр борлуулалтыг хийх юм бол одоо тэр харилцагч гэ таны одоо өөрийн харилцагч болж болно. харилцагч болоод зөвхөн танаар үйлчлүүлдэг юм болж шít. Одоо зөвхөн өөрийнхөө л хэрэглэгчийг бэлтэж байгаа гэсэн үг. Ер нь бол нөгөө тэгээд идэв шүү дээ. Эхлээд дайснаа бэлт те. Масс дотор явж байгаа. Тэндээс яг чамтаа насан туршдаа байх хүний нэг 20%-ийг нь л базаад явчих юм бол зовлонгүйгээр цаашаа ирэх чинь. Тийм болохоор ер нь бол тэр 20%-да ингээд өөрсдөө хүмүүстэйгээ хамтраал явчих гэсэн үг. За тэгэхээр манай сонсож байгаа агентууд энийг одоо анхаарч аваарай те. Та өөрөө лист авсан бол тэн дээр маш хариуцлагатай бас цаг хугацаанд ингэж ажиллах юм бол одоо тэр харилцагч чинь одоо таны тий одоо насан туршийн магадгүй харилцагч болох нэ гэж тий. За ингээд амжилттай явж байна. Ер нь таны хувь хүний чинь зан чанар талаас яг энэ сайн агент болоход үр дүнтэй ингэж ажиллахад тийм суур болсон давуу тал болсон тийм зан чанар байна уу? Суралцах хандлага ах. Ер нь бол суралцах. Тий. Одоо жоохон ингээ ажил хийж гаад мухардалд ороод юм уу болох байхаараа ном уншдаг. Буцаад надад өгч зөвлөгөө байна уу гэд компани дээр ирж заяагаасаа асуудаг, 30-аагаасаа асуудаг. Тэгээд ер нь Ignite-таа суугаад яг асуулт гараал ирэх юм бол ер нь энэ байдлаар өөрсдөө асуудлаасаа гараа авчдаг гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө систем өөрөө байгаад хахад би гадуур жор хайжгүй биш компани дээр ирж болох юмаа сонсчод буцаа явдаг. За маш товч өгөөд. Тий. Тодорхой. Ер нь бол гол нь тэр байнгын суралцдаг. Ер нь бол завсар зайнатаа гардаггүй. Нэг бол ажлын, нэг бол суралцсан. Тэгээд суралцахгүй байхаар яг ажлын циклд орохоор ингээд жоохон даун болох гээд байдаг. Тэр үедээ номоо барьж аваад уншдаг. Гэтэ ном уншиж байгаа арга барилаа өөрчилсөн. Би өмнө нь бол нэг номыг 2 хоногт барьж машиндаж уншчлаа гэдэг капа аваад тэр номыг далт хийдэг гэсэн бол сүүлд вантингийг аваад ерөөсөө ингээд жажиж уншсан. Бүр ингээд 4 сараас хойш одоогоороо дуусааг байгаа. Яг ингээд бүлэг болгоныг хэрэгжүүлээд өнөөдөр гараад яваад чи яг өнөөдрийн гол хийх ёстой ганцхан чухал юм чи юу юм бэ? Тэрлүүгээ фокус байгаад үдээс хойш нь гоё юм жаагаа. Ингээд явахаар айгуу гоё ядаргаагүй байгаа. Тэгэхээр тэр вантингийг ингээд жажилж бүр ингээд нэг бүрчлэн бүлэг болгоныг хэрэгжүүлж уншина гэдэг өөрөө агентийн бизнес маш чухал байгаа. Би Гэри Келлертэй айлууж очиод уулзсан шүү дээ, тий. Яаж уулзж байгаа? Номоор дамжуулаад уулзсан байхгүй. Тэр хүн одоо энэ бизнесийг насан туршдаа хийгээд амжилтанд хүрчихсэн байхад би тэр хүний үгийг сонсоод дагаад явах нь гарцаг байхгүй. Тэгээ мөн Ignite. За, окей, гайхалтай. Яг бидний дандаа сонсдог боловч одоо хэрэгжүүлдэг нэг зүйл байна, тий. Байнга суралцах гээд. За, one team буюу тий нэг зүйл гэж Монгол дээр орчуулагдсан байх шиг байсан. Тий. Манай Keller Williams-ийг үүсгэн байгуулагч Gary Keller гэдэг хүний одоо бестселлер номнуудын нэг байгаа. За тэгээд энэ номыг бол ингээд 4 сараас хойш те ингээд уншиж байгаа юм байна. За бидний одоо шинэ агентуудад зориулсан 20 цуврал Ignite гэдэг хичээл байдаг. Тэгэхээр миний яг санаж байгаагаар нэг одоо боловсролын хувьд бол тэр сургалтыг бол одоо магадгүй 2 удаа суудсан баг. Гэхдээ сая бас өмнөх сард ч үлээ те сургалтанд ирсэн сууж исэн шинэ агентуудтай хамт. Тэгэхээр энэ одоо ерөөсөө шилдэг агентийн нууц бол энэ л байна шүү дээ. Байнга суралцах, бас иргэн санах. Тий. Тэ? Сургалтанд бол хүн анх суугаад бас бүгдийг нь ойлгодгүй шүү дээ. Манай сургалт яг ингээд төвшөнд байт юм бэл. Нэг жил байхад нэг юм ойлгоо, 2 дахь жилээсээ дахиж лавшуулж ойлгоод, 3 дахь жил дээрээ одоо илүү дээд ойлгодог. Гэхдээ тэр чинь нэг юмаа давтаад байгаа юм биш. Тэрийг дараагийн төвшөнд очиход яаж хэрэгжүүлэх вэ гэдэг юм ингээд байж байгаа болохоор бас бүх төвшний хүмүүсийн сурах ёстой сургалт. За тэгэхээр манайхан одоо хичээлдээ сургалтандаа байнга суугаарай. Бас яг уу дахин давтан суугаарай. За шинэ ном уншаарай те. Байнга суралцж байгаарай. Энэ бол ерөөсөө амжилтын нууц биш шүү те. Нууц. За дараагийн асуулт. За одоо үйл хөдлөлийн карьерийн эхлэлгөө очив. Ер нь ямар учрал гэдэг юм уу? Ямар хувь тохиолдолд үйл хөдлөлийн агент болчихвоо? Юу болоод яагаад ингээд энэ салбар руу орчвоо? Би ихчтэйгээ уулзаад явж исэн чинь үйл хөдлөлийн ийм гоё соёлтой, ёс зүйтэй компани ороод ирсэн байна Монголд. Тэгээд одоо
ахыг чинь бас тийшээ гэрээ хэлэх гээд байж гин. Тэг чи бас сонирхуул чамд яг тохирох юм шиг санагдаад байна гэд манай их хэлсэн. Тэгээд би хаанах гинэ гэсэн чи Keller Williams гэлтгсэн. Утсан дээрээ voice хийж аваад зайсангийн энэ хавар хайжгаад орж ирсэн. Тэгээд орж ирээд оффистоо танилцахад хамгийн түрүү надаа энэ эмо болон байдаг гэсэн чинь хөөх хүмүүстэй ямар гоё хайр халамж тавьдаг газар вэ гэж бодоод би танаа компанид ажиллах гэсэн анкет бүглий гэд орж ирсэн. Тэгэхээр нөө ихчээсээ сонсоод орж ирсэн. За ахыг чинь оруулах гэсэн бас. Эрдэнэ зулах. Easy man үү? Easy man. За тэгээ хоёул ороод ирсэн. Хоёулаа орж ирсэн. За. Окей. Миний хувьд бол санаж ин л да анх одоо өөртөө чинь revision дээр танилцчихсан тий. Revision гэдэг манай одоо 6 сард болдог тий. Том одоо сургалт networking-ийн арга хэмжээ байгаа. За энэ дээр бол одоо олон шинэ залуучууд бол ирснээр нэг нь бол одоо болорт туяа байсан. За гэхдээ яг төгсгөлд нь одоо бидний ааха гэж ярьдаг те өнөөдрийн одоо энэ хөтөлбөр сургалтаас одоо сурсан ойлгосон зүйлсээ одоо хуваалцах хүн байна гэхэд бол гарч ирээд те 1 2 3 гээд тэмдэглэсэн зүйлээ ингээд бичээд за тэгээ энэ салбарт бол би ингээд одоо шинэ мөрөөдөл олж авлаа шинэ одоо зорилго олж авлаа те амьдралаа бол бүрэн өөрчлөх болцоотой юм байна гэдгийг харлаа. Тэгээд би итгэж чадна зүтгэн гэж тэгжсэн те. Тэгсэн чинь тэрнээс хойш 3 жил өнгөрцөн. 3 жил. Тэгээ 3 жилийн дараа ингээ харсан чинь одоо 300 саяын одоо орлоготой болцсон. Дээрээс нь одоо Kiwi Mongolia-хон одоо энэ жилийн хувьд одоо 1 номерт ингээд явж байна те. Тэгэхээр үнэхээр одоо тэр өдөр бол тэр одоо танай ихчрэн бол те одоо таны амьдралд одоо үнэхээр нэг онцгой бас өөрчлөлтийг төв нэмэр оруулсан байх шүү. Тэгсэн. Тэгээ ихчтэй ер нь баярлалаа гэж янз бүрийн бэлэг эдэр өгсөн үү? Өгөөг байгаа. Одоо ер нь өгөх хэрэгтэй юм шүү. Харин тий доктороод байнга л бодож байна. Тий юм чинь бас сонир штэ тий хэлээгүй байсан бол одоо шал өөр юм хийгээд явж байгаа штэ. Байнга л талархаал явж байгаа. Яг очиж бол чадаагүй л. За тэгээ бэлэг өгөхдөө гоё зургийг аваад тэгээ гоё агентуудтай бас шеэр хийгээрэй тий. Яг намайг ингээ анхны мэдээлэл өгсөн хүн тий. За хүн бас гоё талархаж тий бас хүнд үүрч сурах хэрэгтэй байдаг тий. За яагаад Keller Williams-ыг сонгосон бэ гэсэн асуулт байсан юм байна. Гэхдээ сая үл баг хэлчих шиг боллоо тий. За үйл хөдлөлийн агент хийхээс өмнө ер нь ямар карьертай байсан бэ? Юу хийжсэн хүн бэ? Эхлэн бодогч мэрэгчлээ мандах бүртгэл дээд сургуулийг төгссөн. Тэгээд 15 жил санхүүгийн салбарт ажилласан. Ер нь бол эхлэн бодогч яг хуу мэдээч хэрэг нэгтгэнгийнхаа ажлын хажуугаар хувийн юм хийх гэж нэлээ үзчихсэн. Янз янз зарлал оролцсон. Тэгээд ер нь бол нэгтлэн суурьтай л хүн тий. Нэгтлэн суурьтай. Тий. За, энд нэг сонирхолтой юм байна. За, та бол миний мэдхээр анхны нэгтлэн суурьтай агент байсан. Тий. За, түүнээс хойш манад бас нэгтлэн суурьтай агентууд орж ирсэн. Харж агаад бас ер нь их сайн агентууд болд юм байна. За, энэ яагаад юм бэ? Ямар холбоос нь энэ? Ер нь нэгтлэн хүн чинь тухайн байгууллагын бүхэл үйл ажиллагааг авч явдаг. Санхүү, татвар, тэгээд хууль, үйл ажиллагаа гэдэг ингээд менеж хийх бүх тархлын асуудалд оролцож явдаг учраас магадгүй энэ нь бол юм болов. Нэгд хоёрт сахилга баттай. Угаасаа л тайлан хугацаа өгнө гэсэн бол өгдөг хугацаанд л өгөх ёстой. Нухлагдаад ингээд юмыг хийж сурсан ард нь гараа сурцсан хүмүүс. Тайлангийн хугацааны ард гарна л гэсэн бол гардаг. Тэгэхээр энэ онцлог байж магадгүй. Гэхдээ бүх мэрэгжил бүхний хувьд бол энэ бол байгаа шүү дээ. Яг хоо жоохон тодруулбал тийм л байгаа. За сахилга баттай гэдэг бол их бас зөв сонсогдож байна. Яг л энэ агентийн бизнес бол хувь хүний өөрийн сахилга бат их чухал байдаг. Одоо Keller Williams-тай бол хамтран ажиллаж байгаа шүү дээ. Бизнес партнер. Тий, бизнес партнер. Тэгэхээр манай компани ажилтан биш учраас өглөө 9-д ирсэн үү гээл те чи ажиллаа яг хийж гин үү те гээл юу хийгээ явж гин гээл ихгүй шүү дээ. Тэгэхээр яг хүн өөрийнхөө сахилга бат өөрийн ажлаа төлөвлөө төрнийхээ дагуу өөртөө сахилга байхтай байх нь бас агентийн ажлын ер нь бол үндсийн үндэсч байж магадгүй те өөртөө үнэн ч. Тэгэхээр яг хуу нөгөө нэгтлэн бодох одоо небо суурьтай хүмүүс чинь яг нөгөө цаг тухайд нь тайлангаа гаргадаг, тооцоонуудаа хийдэг тийм учраас энэ бол бас их давуу тал болж байгаа юм байна гэж харагдчихэв. Гэхдээ хүн болгонд л бас байх боломжтой орчдөг тий. Тийм. Гэхдээ яг зарим мэрэгчл нь илүү ингэ суулгачдаг л да тий. За нөгөө талаар бас нөгөө
хэллээ те бизнесийн олон юм ингээ оролцдог те эхлэн бодох хүн те. Бүхэл албыг. Тэгэхээр агент хүн чинь өөрөө бас бизнес байхгүй те. Өөрөө ажиллаа Яг өөрийн төлөвлөн. гэсэн бизнесийг л. Өөрөө орлогоо олно, бас зардлууд гарна, тэрийгэ тооцоолно, тэ? Өөрөө бас татврын тайлангаа өөрөө тушаана, Бүгдийг. тооцсон тэ. Тэгэхээр тийм л юм байна л да. Би бас ойлголоо. Яг нөгөө нябо сууртай хүмүүс яг ийшээгээ сонирхол амжилтанд хүрдэм бэ Илүү гэдгийг амжилттай явах. ойлголоо, Суурин тэ. байгаа л гэсэн үг. За сонирхолтой. За таны хувьд одоо нөгөө агент болоод нэг хамгийн анхны гүйлгээ ийн сонирхээ те ер нь хүн болгонд нэг анхны юм гэж их сонирхолтой байдаг шүү дээ. Анхны ажил, анхны цалин ч гэдэм үү. Тэрэн шиг одоо хамгийн анхны тэр гүйлгээ нь ямар лист байсан, ямар үнээр зарсан. За тэгээд бас хэдийн комисшн авсан гэх нэг сонирхуулаач. Тухайн үед яг нөгөө одоо одмоо зөвлөх тэгээд сургалтуудад суухад ерөөсөө л одоо яг 1-2 өрөө байрны сезон шүү. Түрээс байвал гарна шүү л гэдсэн. Тэгээд 1-2 өрөө агентууд болохоор 1-2 өрөө олдоход хэцүү шттэ. Тэр лист цуглахад хэцүү шттэ гэж хэлсэн. Тэгээд ерөөсөө би 5 дахьт нь суужгаад 3 лист Баян зүрх дүүрэгт авсан. Дандаа 1-2 өрөө байж. Нэг 100 саяых, 75 саяых, 120 саяых гэх 3 лист авсан. Тэрний маань 75 сая төгрөгийн лист ерөөсөө би 5 дахьтаа гэрээлээд хагасайндаа нэг үзүүлэл зарагдсан байхгүй. Тий. Тэгэхээр энэ бол яг үний юм байна гэдэг нь яг сургалтанд яваад сонсоод тэр хүмүүс туршлагатай хүмүүс юу хэлж чинь тэрийг даах хэрэгтэй юм гэдэг ойлголт явуулсан. Тэгээд тэр лист маань маш хурдан зарагдсан учраас ер нь бол ингээд хүн өөрөө зөв листээ аваад зөв хүндээ танилцуулж чадах юм бол тэгээд шимтгэлийн орлого шимтгэлийн орлого тухайн үед чинь нэг сая гар дээр сая төгрөг авч байгаа тийм. За. Тэгээд тэр надаа ингээл айгуу гоё урам гэсэн. Пөөх ингээл болчт юм биш үү гэдэг. Болт юм байна гэж. Болох юм байна гэдэг ойлголтыг аваад. Тэгээд яг миний зорилго чи өөрөө нэг хүүхдийн дугуулангийн мөнгөнийг 250 сая төгрөгтөл болчихсон гэж бодож байсан шүү дээ. Цалингаас гадна одоо нэг дундаж цалингаа авч яхад цаана нэг 250 сая төгрөг үлдээл би хүүхдүүдэд дугууланд явуулж ивэл болно гэж бодчихсон байхгүй юу? Юу агентийн ажил хийснээрээ. Нөгөө өмнө нь олдог байсан цалингаа олоод байснаасаа одоо юу харж орж ирсэн бэ гэхээр тийм л юм харж орж ирсэн байхгүй юу? Өмнөөс нь олоод дээрэс нь бас хүүхдийнхээ нэг дугууланд явуулах юм. Яг ингээд ажил хийгээд явхаар чи ерөөс цалин хаанач хүрдэггүй байхгүй юу? Тэгээд ерөөсөө ямар хүмүүсийн хүүхдүүд ингээд хувийн сургуульд яваад идэв. Би нэг хүүхдэд дугууланд ядаж явуулчих мөнгөтэй болчихсон л гэж ярил хайгуул хийж авчихсан. Тэгээд яг тэрнийг өөрөө байрыг гаргахад ерөөсөө сая төгрөг ороод ирсэн. За энэ сая чинь ерөөсөө л манай 3 хүүхдийн ингээд дугуулангийн мөнгө юм биш үү гэж бодоод за би ерөөсөө ингээд зөксөлтгөө зүтгэх хэрэгтэй гэж бодсон. Тэгэл зөксөв. Наа ч бас гоё мэдрэмжлээ. Одоо би ингээд манай олон машин залуучууд орж ирдэг те. Тэгээд ажиллаад байгаа мөртлөө гэхдээ яг комисшн автлаа бас нэг бүр итгэдэггүй юм шиг санагдаад байдэ. Итгэхгүй тэр чинь одоо ингээд тэр үед чинь заяа коуч маань сарын 100 саяын комисшн гар дээр авч ирсэн шүү дээ. Би тэгээд энэ 100 саяас хэдийн тэгээ заяа авсан байхаа гэж асуужсан байхгүй. Тэгсэн чинь бүтэн дүн авсан гэхээр миний толгойд ерөөсөө тийм тоохгүй. Тий. Яаж хүн 100 саяыг нэг сарын дотор авдгийг энэ шалхуулаа хахада гэж бодчихсон байхгүй. Тэгээд гарт 5 саяын комисшн орж ирлээ гэдэг хэрэг төөх энэ хүртэл хол энэ даа гэж бодчихсон. Хол сонсогдд юм билээ яг үнэндээ. Дигдэг те. Та харж байгаа нэг л ингээд хичээл заагаар юм уу ярахаар итгэхгүй те. Хүмүүсийн комисшн харахаар юусоо итгэхгүй. Тэгээ өөрөө гар дээр аваад үзэхээр энэс илүү боломж надад байгаа штэ гэдэг. Худлаа реклам татж байгаа юм шиг те. Ер нь бол худлаа л тарих угаалтал явагдаад байна даа гэж. Тэгээд дараашсан санагддаг те. Гэтэ яг хуу цаанаа ягаад чи нэг үзээд алмаар санагдал хүн чадж байхад би ягаад чадахгүй гэдэг нэг юм хоёр юм болчихлоо. Яг ийм юу зүйлийг би бас зөндөө харж байсан. Агентууд эхэндээ бол ингээд гарахгүй болохоор ингээд ингээл одоо санаа зовлт эсвэл одоо юу гэдэг юм бүтэхгүй байх гэсэн нэг бүтэмжгүй царайтай тий. Тэгэл нэг анхны гүйлгээгээ хийгээл янгууд нүдэн гэлзаал явчихдаг. Тий. Тэгэл нэг 2-3 гүйлгээ хийгээд ирэхээр ингээд яг ингээд тэр хүн өөрчлөгдөж байгаа байхгүй. Бодол нь өөрчлөгдөөд тий, зорилго нь өөрчлөгдөөд өмнө хизээч бодож байгаагүй тийм зорилгууд бодож эхлээд хизээч бодож байгаагүй нөгөө зүйлээ хийж болох юм байна гэсэн сэтгэл төрөөд яг л өөрөө өөрийнхөө үнцнийг өөрөө бүтээгээд өөрөө өөрийнхөө одоо ирээдүг томруулаад явж байгаа. Намайг дагаад манай гэр бүлийн ирээдүг томроод хизээч би одоо мэдхгүй сард 40-50 саяын комисшн гарт авна гэдэг мөрөөдөл байгаагүй шүү дээ. 10 сая үржиж өгөх юм гэж бодчихсон байхгүй. Тий. Тэгэхээр энэ өөрөө ингээд маш том боломж идэм байлээ гэдгийг яг биеэрээ
үзээд тэгээд сая 10 20 сая гиснээс өнгөрсөн сарын комисшн чи хэдвэлээ? Хэлмээргүй нөө. 70 эдэн сая байсан тий. Сарын. За тэгээд сонсоход бол нэрэл одоо сонсож байгаа хүмүүс хотлал рекламжиндаа гэж бодож байгаа гэж бодмоор юм. За тэгвэл энэ салбарт бол энэ үнэхээр бодиттой тий. Болцоотой зүйлээ гэдгийг одоо бүрийн биеэрээ батлаа явж байна тий. За анхныг үлгээ асуучлаа. За ер нь хамгийн их онцгой буюу өөрөө чинь их онцгойгоор баярлуулсан тим ямар дийл байсан бэ? Одоо яг энэ болохоор өдөр болгон харилцагчдаач баярлалал, листэндээч баярлалал явж идэг. Ер нь бол дандаа л баярлж явдаг шүү дээ. Тий бүр онцгой орлого олгосондоо баярлж байна. Ёстой өдөр болгон л талархдаг. Тэгээд ер нь бүх өдрүүд л ингээд нэг тийм гоё аз жаргалтай байдаг. Тэгээд бүр онцгой гэвэл анхны капер бол үнэхээр баясан. Яг ингээл тий мөнгөө өртлөл тэр чинь яг сар солигдож байгаа орой байсан 11 сарын 30-нд бэлгүүнэт тэр бүр ингээл 12 цагтаа багтаж банк хахаас өмнө комисшнууд тушаагаад каперийнхаа хонхыг цохно гэж хоёлаа. Тэр бүр хамгийн анхны зэрэг капер. Тэр бол хамгийн гоё мэдрэмжсэн ингээл уралдаал юмтай уралдаад банкыг хаалгахгүй зогсоод бол. За тэгээд капер болоод каперийн дараах бас орлогууд гоё те. Каперийн дараах орлогууд үнэхээр урамтай. Капер дуусчаар жоох юм бэл. Бушуухан шиг капер хангал гэж боддог. Харин тийм. Хүн чи их муухай юм биш шүү дээ. Наад мэдрэмж чинь бас надад зөндөө агентууд хэлжсэн. Анх ингээ капер уу юу? За капер гэдэг нь одоо энэ салбарыг одоо мэдгүй хүмүүс сонсох юм бол тайлбарлахад одоо тодорхой болцлоо хангаад 100% шимтгэл авах эрх нь үүссэн гэсэн үг. За тэгээд гэрээнийхээ үлдсэн хугацаанд хичнээн ч одоо орлого олсон. Өөрөө 100% авах хэрэгтэй болчихж байгаа. За тэгээд анх капер болохтой агентууд нэг тэгж боддог гэнэ. Компанид хуваахгүй 100 өөрөө аваад хар жоох нэг буруутай ч юм шиг тий нэг болохгүй ч юм шиг болохгүй мэгээд байгаа ч юм шиг нэг жоохон тийм мэдрэмж авдаг гэнэ. Тэгснээр явандаа бол дасан штэ. Дасангуудаа капер нь дуусаад эргээд 70-30-аар хуваагаад 70% авангууд бүр эсрэг мэдрэмж төрдөг гинэ. Чи хамаг мөнгө компанид өгöd байгаа юм шиг тий. Гэтэл компанид 30%-оо 70%-ыг өөрөө авч байгаа штэ. Стил энэ бол салбарт бол бас боломжийн хуваалт штэ. Маш боломж. Тий? Одоо хэн компани бол 50-50-аас эхэлдэг штэ. Тэгээд 70-30-аар одоо оронгуудаа бүр ингээ хамаг мөнгө компанид өгöd байгаа юм шиг тий. Тэр үдшээ ингээд ийм одоо муухайгаар хэлбэл бас муухай тий. Муу зантал хүн. Нөгөө одоо сайнаар хэлэх юм бол юу гэдэг хүн чинь ингээ нэг юмдаа хамхан тасчдаг. Тий нэг ийм хүн байна тий. За мэдээж энэ лайвыг бол бас агентийн бизнесийг сонирхох олон залуучууд үзэх баг. Тэгэхээр бас яа тий. Агентийн одоо хамгийн гоё нь юу юм? За нөгөө талаас хамгийн хэцүү нь юу юм? Гэдэг тал дээр бас одоо 3 жилийн туршлагаасаа явуулцаач. Хамгийн гоё нь мэдээч хэрэг хүн өөрөө сэтгэлийн эрхчлөө, амар тайван байдал, цаг хугацаагаа өөрөө удирдах бол хамгийн гоё. Яг одоо би өнөөдөр ажилламаар ивэл ажиллаад ажлын өдөр ингээд гармааргүй ивэл гэртээ байж ахс хамгийн гоё гэдэг. Одоо хүмүүс яг ингээд хотын төвөр бүгд ажилдаа яарад явж байгаа шүү дээ. Би л ганцаархнаа гэртээ ингээд жаргаад ээж гэдэг мэдрэмжийг хаяа авдаг. Яг нөгөө 15 жил хуруу дардаг үе бодох юм бол би үнэхээр жаргаж байгаа штэ гэдгийг авдаг. Тэгээд дуртай үедээ яг хинээч яран дээр очих боломжтой. Хинээч төрсөн өдөрт очих боломжтой байгаа маань хамгийн том аз жаргал гэдэг цаг хэрэгчлээ. Цагаа өөрөө зохицуулах хэрэгчлөө. Тий. Энэ бол хамгийн гоё гэдэг. Тий амар тайван байж чаддаг. Одоо ер нь бол ямар ч ажил хийсэн дарга зэрэгдээ яаж яана энэ гэдэг тайл өгөөд репорт өгөөд тий дүрсгэж амьдрдээ штэ. Энэ юусоо байхгүй. Яг би өөрөө өөртөө хэрэгтэй юм аа өөрийнхөө л төлөө явж байгаа. Тэгэхээр энэ амар тайван байдал гэдэг хамгийн гоё юм санагдсан надад. Өөрийн хэрэгчлөө бас амар тайван тий. Мэдээч хэрэг нөгөө дийл бүтлгүүт гэх юм уу те гүйлгээнүүд саадах харилцагчд одоо буруу сэтгэл төрүүлэх хэдэр бол хамгийн том гэмшилтэй байдаг. Ер нь бол одоо ингээд нөгөө ажилдаа байнгын ингэж давтамжтай явсараад ажил хийхгүй гэртээ байх маань өөрөө нэг юм гэмтэй юм шиг санагддаг болчихсон. Энэ өөрөө бас ингээд нэг тийм гоё нэг юм дасан зохицоод яг дадлуулсан юм болчихж байгаа. Тэгээд яг бүр хэцүү юм гэх юм бол агентийн бизнест нөгөө хоорондоо ойлголцохгүй байх хэцүү.
нөгөө хэцүү харилцагч гэж яддаг шүү дээ. Юу ч хэлсэн чи буруу гэдэг. Тийм харилцагч бол хаяа таардаг гэхдээ гайгүй. За харилцааны л асуудал. Харилцааны л асуудал хэцүү. Тэрнээс бусд нь бол асуудал биш ээ. Ер нь бол агентийн бизнес ч өөр харилцааны бизнес гэж бид нар ярьдаг шүү дээ. Зөвхөн харилцагчтайгаа харилцах юм шүү дээ. Бусад агентуудтайгаа харилцах тийм. Яг тэгэхээр чи бас нөгөө buyer те seller гээд buyer талын агент, seller тал, lease талын агент гээд тэгээ эндээс бол одоо buyer давхцах те за lease давхцах их мэт ингээ янз бүрийн харилцааны асуудал үүсдэг те. За энэ бол бас нэг хэцүү тал нь байж магадгүй те. Байдаг. Хаяа яана гэдэг. Хин нэгний гомд очих гээд. Тэгээ хүн чинь нөгөө харилцаанаас хамгийн их сайхан мэдрэмжийг бас хамгийн муухай мэдрэмжийг харилцаанаас авдаг те. А гэтэл өөрөө энэ бизнес чи яг харилцааны бизнес байгаа. Цэвэр харилцаа өдөр болгон янз янзын хүмүүстэй харилцаа. Тийм. Тэгэхээр ингээд бас сайдах, муудах бол их гардаг те. За, яг энэтэй холбоотой бид нар нөгөө эморох гэж ярьдаг те. За, ярьж байгаа хилцэл болго амжилтанд хүрэхгүй. Заримдаа нотариаттаар очиод болно, буцсан. За, эсвэл нотариод гэрээ хийгээд те банкн дээр очиод буцсан те. За ийм тохиолдлууд бол гардаг. За энэ үед бол зарим тохиолдол хүн бол яг олох орлогоо нөгөө шимтгэлээхэн дүнг тооцоолоод тэрийгээ ингэж өрн мөрн гээд ингээ те өөрчлөн бодоод за арайч бас зарим урьдчилаа зээл авдаг бах. Тийм хүмүүс ч байж магадгүй те. Удахгүй орлого орж ирэх гэж байгаа ч гэдэм үү. Ямар ч гэсэн зарим зүйл дээр бол ингээд найдвартай болцсон гэж бодоод одоо нөгөө төрөөгүй хөлтөд төмөр үлгэй гэдэг шиг урьдчилаа зарцуулсан байдаг сэтгэлдээ. Тий. За тэгээд тэр дээл бүтлгүй болонгууд одоо сэтгэл зүйн хувьд уналтанд ордог. За бид тэрийг бол бид нар бол эм орох гэж ярьж байгаа тий. Сэтгэл санаагаар унд юм уу, ууралд юм уу, бүх хүмдд юм уу, ингээд дахиж одоо агент тим эргүү болд юм уу яа дээ тий. За энийг эм орох гэж нэрлээд бид нар бол багцлаа нэрлэлчихэд байгаа. Тэгэхээр энэ үед юу н яаж одоо эмоцо яаж менежмент хийдэг вэ? Ер нь бол уралсан юм уу бачимдсан бохимдсон хизээс зөв шийдвэр гаргахгүй айл болох тайвшрахыг хичээдэг. Тухайн зүйлээс холддог. Тэгээд ер нь бол нэг айхтар тэрний талаар бодоод идэггүй. Өөрийгөө их чеклдэг. Би бүх юмаа тултал хийсэн билүү, дутуу үлдээсэн юм байгаа илүү. Өөр оролдлого хийх ёстой оролдлогууд байгаа илүү хэрвээ байхгүй бол окей минийх болох эсвэл гэсэн юм билгүй дээ гэд өөрийгөө тайвшруулна. Ер нь бол нөгөө хүлээн зөвшөөрөлт гэдэг юмыг ямар ч үед өөртөө хурдан хугацаанд хийчих юм бол тэрний араас яваад ах шаардлагагүй шүү. Харин ч дараагийнхаа юм руу хурдан за окей энэ болохгүй бол дараагийнх нь юу юм? Энэ болохгүй бол дараагийнх нь юу юм ингээд дараагийнхаа юм руу хурдан ордог. Ингийн тулд надад номол тусалдаг. Ер нь бол жоохон юм орсон юм уу болох байхсаа үедээ гэрте очиж сайхан усанд орчдөг. Тэгээд сайхан юу ч бодохгүй амардаг. Тэгээд сайхан номоо уншаал сэргээд усанд орчдөг. Нэг тийм удаан явагддггүй дээ. Ер нь бол нөгөө за нөгөө өөрийнхөө хувьд бол хийж байгаа юм. Би яг хийх юм а бүрэн хийсэн үү гэдэг. тэрийг бол хамгийн түрүүнд хийдэг. Тэгсэн бол тэгээд за тэгвэл болох зүйл байсан байна. Тэгэхээр нөгөө асуудлыг шууд ингээд өөрөө дутуу юм хийцэн байх юм бол харамсаад ах юм билээ. харамсан Тий, харамсдаг юм билээ. Юунд харамсаад идэхээр ер нь дутуу хийсэн юм урууч чадваргүй del харамсдаг юм билээ. Тийм болохоор тэрийг маш сайн чеклээд хин нэгнээс тусламж гуйх байсан бол ичгүй очижгүй нэ. Тусламж бүх юм ингээд болцсон бол окей минийх болоогүй жээ. Хин нэгэнд хүлээн зөвшөөрөөд бас тэр хүнд ч гэсэн тий би байнга бүх гүйлгийг авахалгүй шүү дээ. Тэнд ч гэсэн нэг хүн гүйлгээтэй байх хэрэгтэй байхгүй. Энэ хүлээн зөвшөөрөлт гэдэг юм маш хурдан хугацаанд хийчихдэг. За хийх юм бол хийцэн болвол болоогүй бол тэгээд за окей болохсгүй байж таа гэж бас гомдоодчих хэрэггүй. Харилцагчдаа зарим нь гомдоод идэв шүү дээ тий. Эргээд би тэр хүнтэй уулзах учраас та хоёр манд болцсон юм уу ашгүй аз жаргал хүсье. Яамаада хурдан гарсанд чинь үнэхээр баярлж байна гэж сонсчихдаг тий. Тийм гомдлын талаар ярьлаа тий. Ер нь одоо бол яриад байгаа шүү дээ. Одоо та хин нэгэнд гомдоол ер нь л амьдралд ч юм уу хин нэгэнд гомдоол эхлэх юм бол та бол ингээд хязгаарч аз жаргалтай байхгүй амжилттай байхгүй. Тий. Гомдол гэдэг юм чинь өөрөө ер нь амар амгалан байхын төлөө хүн амьдарч байгаа шүү дээ. Гомдоод, уурлаад, бухимдаад, шархлаад явах юм бол өөрөө өөрийгөө л зовох юм биш шүү дээ. Ер нь бол миний хувьд нэг тийм гомдоод ах юм байдаг. Чамаа би уучлцөө гэж дотор батчихдаг шүү дээ. Ер нь бол бас ингээд янз бүрийн алдартай ч юм уу амжилтын талаар уншиж хахад тэр амжилтанд хүрсэн хүмүүс бол ерөөсөө юу ч гомдолтгүй хүмүүс байдаг байлээ. Тэ? Окей, би хийх юм аасан яг түрүүний шиг те. Тултал нь хийсэн. Болоогүй бол болоогүй үст те. Эсвэл энэ хүн заавал надад туслах албагүй.
Эсвэл энэ хүн заавал надад талархалгүй тий? Хүн чинь өөрөө ингээд нэг хүнээс юм хүлээгээд эхлэхээрээ тэгэл ингээд гомдол эхэлд юм байна л да. Тий? Нөгөө хүн нь яг хүснээр нь одоо хүн нэг хүн туслаад нөгөө хүн нь одоо эргээл гоё талархахгүй бол гомдчихдаг ч юм уу тий? Эсвэл амьдрал нэг жоохон одоо хэцүү байх үед хин нэг нь ирээд туслаагүй гомддог ч юм уу тий. За ингээд ирэхээр л хүн өөрөө улам ингээд нөгөө гомдол уур хүндэл юунийхээ юм ингээд живээд идэг. Улам амьдрал нь азгүй амжилтгүй болоод байдаг гэж байгаа юм л та. Тэгэхээр таны хувьд бол бас яг амжилттай хүний тийм гоё сэтгэлгээг бол бас бий болгож чадсан байна гэж харж байна. Нөгөө хинээс ч хүлээлт байдаггүй. Хүүхдээ ч гэсэндээ зөв хүмүүжүүлээд суурийг тавиад эрүүл байгаад нь л баярлдаг. Нөхрөө ч гэсэндээ эрүүл байгаад халуун ам бүлээрээ байгаад нь л баярлдаг. Тэрнээс чи тэгсэнгүү хүний хүүхэд тэгж ингээд ингээл унах юм бол өөрөө буруу. Тэр бодол ер нь ямар ч хүн өөрийнхоороо л байх хэрэгтэй. Одоо ер нь ингээд агентууд ч гэсэндээ захихад өндөр орлоготой болоод юм амжилттай болоод ирэхээр хажуутгаа голох юм уу? Хажуутгаа чи тэгсэнгүү би ингэж яхад чинь гэдэг. Гэтэл чи өөрөө л тэр сонголтыг хийсэн байхгүй. Тэ? Чи өөрөө тэр би агент байх сонголтыг хийчээд би миний ажил амжихгүй байгаа болохоос энд хий нэгэн буруутай биш байхгүй. Тийм болохоор хүүхдүүддээ ч гэсэн чи надад тусалсангүй гэж хэзээ ч хэлдэггүй. Хүүхдүүдээс ч гэсэн хүлээлт тавьдаггүй. Тэд маань эрүүл сарвал байгаад, илүү бүтэн байгаад ингээд амьдарч байгаа амьд байгаад нь л талархаад өдөр болгон баярлалаа. Ингээд хүлээн зөвшөөрчвөл хүн ер нь бол хинээс ч үуч хүлээхгүй хамтрагч агентаасаа ч гэсэн чи тэгсэнгүү би ингэсэнгүү гэдэг гомдол байхгүй. Сүүлд нь комисшн хуваалт хийсэн ч гэсэндээ би дутуу хийчлээ тэр юу ч хийгээгүй ээжэж гэдэг гомдол байхгүй. Амар болчдөг юм шиг санагдсан. Тэгээ сүүлийн үед тэрийг баримтлах гэдэг аягүй хичээж байгаа. За тэгээд юм таны сони яриа бол зөвхөн агент түүний хувьд биш те. Ер нь бол амьдралын бас аягүй том зарчим сургамж гэж харагдаж байна. За тэгээ манай сонсож байгаа залуусаас энийг сайн ойлгоод төлөгээд аваарай, бодоорой. За хоёулынх нь ярилцах цаг ер нь бол дуусч байгаа юм байна. Тэ? Энэ бол 30 минут байгаа. За тэгээд нэг хэдхэн асуулт асууя. Ер нь таны одоо цаашдын зорилго юу вэ? Одоо ер нь цаашаа юу төлөвлөж бодож байна? Карьераа яаж төсөөлж байна? Мэдээж хэрэг агентийн бизнесээр бол өөрийнхөө чадах хэмжээнд нэлээд үзнэ. Тэгээд мэдээж хэрэг компанид одоо коуч ч юм уу, тренер ч юм уу болно. Мөн хажуугаар нь яг нөгөө хүүдээ бас нэг бизнес босгохгүй явж байгаа. Энэ маань бол нөгөө миний цагийг авахааргүй тийм л юм байх хэвээр. Энэ жилийн маань зорилго ер нь мөрөөдөл маань. Ирээдүйд бол ер нь бол мэдээч хэрэг би KVT-гээ холбогдоод энэ чигээрээ тренер юм уу? Ер нь бол тренерийн өөрөө сонирхолтой. Тренер. Тий, сонирхолтой. Гэхдээ нөгөө болоогүй юм. Би өөрөө энэ бизнестэй энэ тогоондоо 100000 цагийг өнгөрүүлж мэргэсэн болох хэвээр. Хэнийг ч ямар ч одоо юу. Гэхдээ эн чинь яг ингээд сурсан маань дараагийн ирээдүйн 2 жилд хэрэглэгдэх үү гэхээр бас үгүй юм билээ. Байнгын сурч хөгжиж ингэж цаг үеэ дагаж авахгүй бол шууд ингээд одоо түрүү жилийн 3 жилийн маань туршлага шууд хоп гэд ингээд юу болохгүй юм билээ. Тэгэхээр ингээд бас онцлогтой бизнес юм билээ. Шууд тренер болно гэдэг. За одоо манай Keller Williams Mongolia-гийн хувьд одоо яг энэ сургалтын тренерүүдээ бэлдэж эхэлж байгаа. Тийм. Тэгэхээр таны хувьд бол одоо шинэ агентуудад бол заах тий зөвлөх юм бол зөндөө болсон байгаа. Тэгэхээр бас одоо эхний тренерүүдийн одоо бүртгэл хийхээр тий тэр нэг ингээ бүртгүүлээд ингээд яваарай гэж бас зөвлөх байна. За мэдээж KVT-д нэг боломж бол бас коучинг боломж тий. За тэгээд одоо бол манай 7 коуч байгаа. Тэгээд бас дахиад зөндөө коуч нар хэрэгтэй байгаа. Яг тэгэхээр маш олон залуучууд энэ салбарт орж ирж байна. Тэднийг ингээд одоо хамгийн богино хугацаанд тий одоо амжилттай мэрэгжлийн агент болох нь бол одоо Keller Williams-ийн хувьд их чухал зорилт байгаа. Тэгээд энд бас хувь нэмрээ оруулаад яваасаа гэж хүсэж байна. Баярлалаа. Тэгээд 7 коучтой гэд хэлэхэд коуч нар маань өөрсдөө юу вэ гэхээр ер нь бол өөрийнхөө карьерийг, өөрийнхөө боломжийг хааж байгаа. Тэгээд агентуудаа амжилтанд хүрэх гэж хүрх юм хичээж байгаа хүмүүс тий. Тэгэхээр эдгээр хүмүүс маань бас нөгөө бүх цаг зав бүх юмаа зарцуулж байгаа учраас суралцагч нар маань ч гэсэндээ бас ингээд өөрсдийгөө бас дайчлаасаа гэж хүсдэг. Энэ өөрөө бүр ингээд кивид л ганцхан байгаа систем шүү дээ. Хүнийг амжилтанд хүргэж гэсэн, хүнийг нэг сургаж гэсэн гэдэг систем нь өөрөө байгаа болохоор энэ өөрөө маш гоё систем гэдэг. Тэгээд яг коуч руу өөрийгөө бэлдээ гэхээр одоохондоо жоохон амжилт үзэл гараад
борлуулалтаа илүү дээшлүүлмээр санагдаад миний төлөв арай болоогүй Тийм, гэдэг. тодорхой Тэгэхээр хугацааны ингээд дараа нөгөө шүү хугацаа дээ. байгаад Тийм. байгаа. Бүх юм хугацаатай байдаг болохоор. Тийм. Тэгэхээр яг хуу коучтой байгаа агентууд гэхэд үнэхээр азтай байна тий. Сурсан шиг сураад, авсан шиг аваад ингээд бүр гоё ашиглаасаа, тултал ашиглаасаа л гэж үзэж байна. Тийм нэг бас коуч нартай гоё талархалтай байгаарай тий. Тий. Заавал Тэр коуч одоо нар ч одоо бүх ингээд юмал танарч зориулж байгаа шүү. одоо зүгээр нэг уулзалтанда эрэхтэй ч гэсэн бас нэг кофе бариад ирдэг ч юм уу тий. Нэг жижигхэн одоо чихэр бариад ирдэг ч юм уу тий. Энд чинь тэгэл одоо баярлалаа шүү дээ. Ер нь коуч болоход эхний ярьсан дээр асуудаг зүйл нь ерөөсөө юм байдэ. Та хүн туслах дуртай юу? Гэдэг асуултаас л эхэлдэг. Ерөөсөө та хүн туслах, хүнийг амжилттай байхыг харахыг хүсдэг үү? Энэ бол яг коуч хүний анхны үндсэн. Одоо шалгуур болдог. Тэгээд дараач юмнууд явдаг. За ингээ ер нь хоёулынгийн ярьцлага дуусчихээн. Тэгээд хамгийн сүүлд одоо шинэ агентуудтай зориулаад нэг гоё one thing хэлээд. One thing шинэ агентуудтай хэлээд тэгээд ярьцлага дуусгаа тий. Яг байх газараа байгаа л гэж бодож ивэл айлтгүйгээр яг урагшаа ажиллаа л хийх ёстой. Хийх ёстой юмаа хийгээд явж хахад агентийн бизнес хизээч ер нь бол холгүй хандахгүй юм билээ. Яг л нөгөө хийх ёстой юмаа хийгээд гол нь нөгөө одоо юм штэ. Бид нар үнгүүгээр хүтэн дуудлага хийлгээд идэг. Үнгүү маань эцсийн төлөв биш шүү дээ. Үнгүүг өөрсдөө баяжуулаад явах хэрэгтэй. Тэгээд лист гэдэг байгаа. Листийнхаа тоог өөрсдөө баяжуулаад явах хэрэгтэй. Яг өгсөн мессежийг гоё ингээд тултал ашиглаад явах юм бол манайд сургалтын систем нь байна. Бизнес модель маань өөрөө одоогийн энэ цаг үеийн энэ Монголын нийгэмд хамгийн байх боломжтой яг өөрийнхөө хүснээр бүтээх боломжтой орлогыг бүтээх боломжтой юм бизнес модель байгаа шүү дээ. Энд тэртээ дэргүү KW Keller Williams гэдэг хүчрхэг одоо Улаанбаатар хотын хамгийн ур чадвартай гэдэг урмыг хамтсан ийм төвлөрлийг үүсгэсэн байхад энийг ашиглаад таны бизнес босгох цаг нь байхгүй. Тэгээд нэгэнт зориглол ороод ирсэн бол зогсолтгүйгээр урагшлаад гол нь та өөрөө нэг жоохон уучраа олчих юм бол болчих гээд байгаа байхгүй. Тэгээ уучраа олохын тулд бол миний хувьд бол би уучгагаасаа маш их асуудаг. Одоо уучгаад бол бүр хайр зарлалт шүү дээ. Үнэхээр намайг анх орж ирэл юугаач мэдэхгүй байхад уучгаа бол ихчдээ 2 цаг гаргаач гэхэд орж ирэл бүх юм маань хэлж өгчсэн. Тэгээд ингээд асуугаад хилээд дэмжиж өгөх хүмүүс маш их байгаад ярина. Бушуухан шиг өөрийнхөө бие брендийг босгоч. Монголд бизнес босгох, өөрийгөө бие брендийг бүтээх одоо лист болох аюу амархан шүү дээ. Ирмаксийн заавал тэнд ноцолдоо зодолдоод байгаа листүүд дэр биш, гадуур байгаа сул листүүд зөндөө байгаа шүү дээ. Тэрэн дээр ажиллаад өөрийгөө гоё тодорхойлол нэг 2 3 компани захирлуудтай ингээл аягүй сайхан найз олцоход хэрэглэгчд чинь өөрсдөө задгаа хүмүүс байж болно шүү дээ. Ингээд ерөнхийдөө явчих юм бол бизнес чинь ч томрон таны алсын хараач томрон таны ирээдүйд томрох бүрэн боломжтой байхгүй. Яг ийм бизнес Монголд өөр хаанаа. Яг энэ цаг үед ирээдүйд гарч ирэхийг мэдэхгүй л дээ. Яг энэ цаг үед яг энийг одоо амжилттайгаар бүтээгээд мөсийг хаглаад явж байгаа хүмүүс байж гин. Тэгэхээр энэ бол угаасаа тодорхой ирээд байгаа байхгүй. Тийм. Одоо яах юм? Энд тэнд очиж CEO-гэр одоо гүйцэтгэх захирал болох гэдэг анкет бүглэх юм уу те? Тэгэл нэг хуруу дараалт цалинтай ажил хийн штэ. Гэтэл энд цагийн эрхчлөө, ажлын эрхчлөө, хамт олон бүхэл юм биш. Манай хамт олонны уур амьсгал, шоуц ингэ ямар гоё те. Яг хуваараа бизнес хийх юм бол бас тэгээ шоуц ингэ байхгүй шүү дээ. Шалаач угаан даргаачийн цалингийнхаа өрөнд ороод татварын өрөнд ороод тэгээ дуустдаг тий. Тэгтэл чин манад үнэхээр гоё боломж нь хаад. За ингээд манай одоо Ким Монголын шилдэг агент Бодрол зөө маань ингээд бас цаг гаргаад ирсэнд баярлалаа. Тэгээд бас одоо туршлагатай туршлагагүй те шинэ олон хүн сонсон. Тэгээд тэр болгонд бас санаа авах үйц, бодох үйц, хэрэгжүүлэх үйц гоё санаануудыг те сургамжуудыг хэлсэнд баярлалаа. Баярлалаа. Энэ жилийнхэн зорилгодоо ингээд хүрээд те 400 сая нэмэх орлоготой болоод одоо КВ-ийн хувьд хамгийн өндөр левел уу те левел 7 төвчний агент ингээд болохыг хүсэн өрөөё. Баярлалаа. За амжилт. За ингээд та бүхэнд баярлалаа. Тэгээд 10 сарын энэ он дуустал үлдсэн хугацаанд энэ жилийн тавьсан зорилгодоо хүрээд те 2025 оноо одоо амжилт бүтээлээр дүүрэн одоо үдээрээ гэж та бүхнийг хүсье. За баяртай. За баярлалаа. Бүх хүн левел 7 боломжтой шүү.